арчилгааны эцсийн шат бол чийгшүүлэгч бүтээгдэхүүн юм. Үүнгүүгээр хинч байж чадахгүй лавтай. Арьс арчилгааны үндэс багана гэж нэрлэж болохоор байна тийм үү? Гэхдээ арьс үнэхээр өдөр ба шөнийн ондоо арчилгаа шаарддаг уу? Эсвэл энэ бүгд зүгээр л домог төдий яриа юу? Яагаад бидэнд шөнийн тос өдрийн тос тусдаа үйлчилгээтэй хэрэглэх ёстой вэ? Маш зөв асуулт байна. Өдрийн тоснд арьсны өнгөн давхаргыг тайвшруулж чийгшүүлэхээс гадна арьсны гүн хүртэл нэвчээж гадаад орчны бохирдлууд, нөхцлүүдээс маш сайн хамгаалж өгдөг UVA, UVB цацраг туяанаас хамгаалахаас гадна арьсан дээр SPF хамгаалтын бүрхүүлүүдийг маш сайн үүсгэж өгдөг. Дээрээс нь антиоксидантаар баялаг, найрлагатай учраас таны арьсан дээрх эсвэллийн процессыг сармжуулж илүү залуу байлгах болно. Ийхүү чийгшүүлэгч тос нь арьсыг найдвартай хамгаалдаг. Та гадагшаа гарахдаа хөрөм өмсдөгтэй адил гэсэн үг юм. Би багс ашиглан тосоо түрхэж байна. Ингэхдээ би SPF хамгаалалттай тосонд дургүй. Тэрээр арьсыг хуурайшуулах гэдэг учраас амьсгалах зүйлгүй болгодог юм шиг надад санагддаг. Харин энэ тосны хувьд бол өөр дээрээ SPF 35 хамгаалалттай бөгөөд арьсанд төгс шингэдэг. Би нүүрнийхээ бүхий л хэсэгт хурж түрхэж байгаа гэдэгт итгэлтэй байхын тулд багс ашиглаж байгаа. Энэ нь ялангуяа SPF-тэй тос түрхэхэд нэг чухал юм. Тос арьсанд сайтар шингэхийг хүлээх л үлдлээ. Одоо өдөр шөнийн тасны талаар ярилцъя. Тэрээр юу зориулагдсан юм бэ? Бидний арьс өдөр болон шөнийн цагаар өөр ондоо аашавраад гаргадаг. Хэрв танд өдрийн цагаар илүү их хамгаалалт шаарддаг бол харин шөнийн цагаар нөхөн сэргээлт илүү их хэрэг болдог. Ихэвчлэн шөнийн тосыг илүү идэвхтэй нөхөн сэргээгч ба шинжлэгч орцуудаар баяжуулан арьсны хамгийн хэрэгцээтэй үед нь дэмжиж өгөхөөр бүтээгдсэн байдаг. Оройн 22 цагаас шөнийн тэг 2 цагийн хооронд энэ үед арьсыг шинжлэх хамгийн тохиромжтой үе юм. Тиймээс унтахынхаа өмнө шөнийн тосоо түрхээд болж өгвөл 10 цагаас хэтрэлгүй орондоо орсоод арьсаа шинжлэх процессыг хамгийн үр дүнтэйгээр явуулаарай. Тос арьсанд бүрэн шингэсэн байгааг та одоо харж байна. Ихэнх SPF-тэй бүтээгдэхүүнтэй адил таагүй мэдрэмж төрүүлэхгүй байгааг нь та анзаарч болно. Миний арьс бүтэн өдрийн туршид найдвартай хамгаалалтад байгаа гэдэгт би одоо маш их итгэлтэй байж чаддаг. Харин шөнийн тосыг эргэлснээр би таатай мэдрэмж авахын зэрэгцээгээр арьсаа нөхөн сэргээхэд тусалж байгаагаа мэддэг болсон. Ингээд л боллоо. Энэ бол иж бүрэн арчилгааны эцсийн шат юм. Дөрвөн алхам, ердөө өглөөд 2 минут, оройд 2 минутыг өөртөө зарцуулаарай.